Ер нь ардын бүжгийн уралдаан болдог ганцхан. Яг гадуур болохоор зэрэг энд улсад болохоор зэрэг балетын болон орчин үеийн бүжгийн орчин үеийн бүжгийн уралдаан ч бас тэр болоод байдгмаа би бас тэр талаар сайн мэдэхгүй байна. Яг энэ Сөүлийн олон улсын ус өрчлийн уралдаан бол одоо балет, арт, орчин үе гэдэг энэ гурван төрлөөр бүр тултал ингэж уралдааны явуулж ийшээ хүмүүс ирж өөрөө хүч чадлыг сорих гэж явдаг. Ер нь зэрэглэл өндөртэй уралдаан. За өнөөдөр 7 сарын 10-ны өдөр тохиож байна. Тэгээд яг тус тэмцээний болохоор 2 дахь төрөл буюу contemporary төрөл нь бол эхэлчихсэн. Өнөөдөр өчтөрөөр эхэлсэн. Өчтөр хүүхдүүд эхэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр болохоор насан туршид болон эрэгтэй эмэгтэй бүгдээр ингэ явж байгаа. Тэгээд contemporary төрөлд болохоор Монголоос 2 хүн орж байна. За Улаанбаатар театрын бүжигчин Инх Тогтох. За миний бие болон Төшин Баяр нараа contemporary төрөлд өрсөлдөж байгаа. Энэ маань мөн адилхан 2-3 үе шаттайгаар явагдаж байгаа. Эхнийх нь болохоор яг хийх номерынхоо бичлэгийг мэдээж өгсөн 4 сард. За тэгээ хоёр дахь нь болохоор цаанаас нь бас бүжгийн бичлэг өгөөд энийг сураарай гэсэн бичлэг өгсөн. Тэгээд тэрийг нь сураад өнөөдөр хийн. За дээрэс нь бас өөрийнхөө номерыг бас үзүүлнэ гэдэг өнөөдөр 2 бүжиглэх ёстой байгаа. За тэгээд маргааш нь дахиад эндээс хасагдаад маргааш нь бас нэг тэнцэх үгүй нь бас мэдэгднэ. Бусад улсын хүмүүс чи ингээл амар ингээл олоолаа ирээд ч юм ингээд байхаар чи ядаж юм сэтгэлд уйг заяа. Тэгэхгүй ингээд яг газар ингэ байхаар бүр нэг нилээ яг ингээд яг би яг тэнцээнд орон чадна гэж бодож байгаа ч гэсэн яг хамтаараа ингээд байна ч амар чухал аах. Урам ядаж юм сэтгэл за манай хэд ингээд гарч ирсэн ч гэсэн хамт байх юм чинь ингээд нэг тийм бодлоо аах. Уйг зүгээрээ яана чадаа та өнөөдөр үзүүлээд зүгээрээ. Гадныхан болохоор ч ер нь бол ингээ бүр юм мэрэгжил байдаг гэх юм уу. Жишээлбэл Солонгост ингээ орчин үеийн бүжигчин, орчин үеийн бүжигдэглээч гэдэг нэг урлагийн сургуультанд тэгж мэрэгчлэр төгсөгдөг. Манай Монголд бол одоохондоо байхгүй байгаа. Тэгээ ер нь бол ингээ хөгжиж байгаа бас нэг юм элемент хэсгийн нэг гээ. Бид нар бол ингээ үнэхээр бор зүрхээрээ ингээ зүтгэж яваа хүмүүсээ. Ер нь л гэхдээ яг мэрэгжлийн хүмүүстэй өрсөлдөх бол бас гоё юм. Сэтгэл өндөр байна. Тийм шүү дээ. Монголоо төлөөлөөд ирсэн. Бүр өмнөөс нэгөө доглоод бэрэмжээд баярлаад байгаа шүү дээ. Бид нар ч одоо ингэ нөгөө баахан практик буун туршлага дээрээ л үндэслэж ингээл тэмцээнд орж байгаа шүү дээ. Ингээл багш нарынхаа зааж өгсөн юмыг ингээд хураагаад тэгээ сурсаар агаал өөрсдөө ингээд одоо бор зүрхээрээ ингээд өөрийнхөө бэлдсэн бүжгээ ингээ орж үзэж ин да. Танайд одоо хэдэн гадны улсууд байна? Манай за ер нь бол нэгдүгээр шатндаа бол айгүй их байсан. Тэндээс тал нь хасагдаад 38 эмэгтэй 2 доор шатндаа тэнцсэн. Тэгээ 38-нд болохоор Тайван, Хятад, Япон, Солонгос, Монгол гээд Америк байгаа. Тэгээ ингээд эдгээр улс орнуудын эмэгтэй бүжигчид ингээд оролцож байна. Тийм. Одоо тэгээ өнөөдөр 2 дугаар шатнаас хасагдаад 20 эмэгтэй бүжигтэй тийм финал дээр тунсан байна. За сайн байцгаана уу. Өнөөдөр 2024 оны 7 сарын 12 бид нар одоо яг Сөүлийн урлагийн төв дээр ирчээд байж байна. Энэ ард байгаа харж байгаа бол миний төгссөн сургууль K Arts буюу Солонгосын үндэсний урлагийн их сургууль. Бид нар яах гэж ирсэн бэ гэхээр өнөөдөр
Сөүлийн олон улсын гослуулчдын уралдааны 21-р уралдаанд ингээд даваагаа амжилттай даваад цаг нар гарсан учраас ингээд жоохон бяцхан аялал хийхээр энд ирээд байж байна. Ер нь уралдааны талаар ярих юм бол энэ удаагийн уралдаан ер нь жилээс жилд энэ бүжигчдийн бүжиглэх ур чадвар гаргаж байгаа манер их дээшилсэн байна. Ялангуяа хятадаас ирсэн бүжигчдийн манер нь бол солонгос үжигчдийн солонгос тал руугаа, монгол үжигчдийн монгол тал руугаа их манер ур чадвар нь өссөн харагдсан. Тэгээд манайхаас оролцсон ардын бүжгийн төрөлд оролцсон Төвшинбаяр маань ер нь эхнээсээ л хүмүүсийн анхаарлыг татаж одоо тэгээд амжилттайгаар оролцож 1-р байранд орлоо. Төмийг шуулгын бүжигчин номон дээр тайзны хэлбэрийн бүжгийн оролцсон их чанга өрсөлдөгч нартай байсан. Тэгээд энэ чинээс шүүгчлийн нэрмжил шагналыг хүртлээ. Тэгээд өчигдөр буюу 11-нд орчин үеийн бүжгийн файнал нь явж дууслаа. Тэгээд манайхаас оролцсон 2 бүжигчин Төвшинбаяр, Инх Тогт хоёр маань амжилттай оролцсон. Нэг олимпиад ярьдаг шүү. Тэгээ өөрийнхөө хувийн амжилтыг ахиуллаа гэж ярьдаг. Хэдийгээр байр эзэлж чадаагүй ч гэсэн. Тэгэд ер нь бол гээд яг өөрөө ирээд яг өөрийнхөө нүдээр гээд тэгээ бусдаа өөрийгөө харьцуулж тэгээд бусдыг харж өөрийгөө харьцуулж тэгээд айл төвшөнд явж гэн цаашаа юун дээр анхаарах вэ гэдэг их туршлага хуримтлуулс их амжилттай юм уралдаан болж өнгөрлөө. Тэгээд энэ удааны би 6 дахь удаа шүүгчээр үрдэж ирээд ажиллалаа. 2 Япон, 2 Солонгос, 1 нь Хятадаас ирсэн Бээжингийн академийн алдартай багш Гаудо гэдэг багш ингээд 6 шүүгч ингээд шүүж явууллаа. Ардын бүжгийн төрлөө. Тэгээд ер нь эргчл энд оролцё гэж бодож байгаа юм бол ер нь одооноос эдийн засгаа одоо хуримтлалаа үүсгэж яад бол их зардал гарна. Яг тэрнтэйгээ зэрэгцээд өөрийгөө маш их ууггүй бэлдэх хэрэгтэй. Нэг өдөр сайн хийгээд хэдэн өдөр хийхгүй байх биш. Өдөр болгоны нэг цагийн тогтмол бэлтгэл. Тэгээд тэр хийж байгаа бүжгээ гээд аятай хөдөлгөөний нийцүүлж өөрийнхөө сэтгэлийг нийлүүлж ингээд гаргах юм бол их амжилт болох юм байна. Тэгэл ер нь нэг бүжгээр л ордог. Тэр нэг бүжгээ сайн бэлтчих юм бол тэгээд нэгдүгээр тэр тухайн бүжгчин мөрөөдөө биелүүлнэ, шансаагаа сорина, тэгээд өөртөө урам аавна. Тэгээд цаашдаа юу хийх вэ гэдэг төлөвлөлн гэдэг нь бол өөрөө маш том ирээдүйг бэлгэлж байгаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн аяллаа бид нар цаашаа үргэлжлүүлж өгнө. Одоо сая бид нар Энтхийн Опера хаус, Улсын филармон, тэгээд энэ сургуулийнхаа бүх бүжгийн заал дээд 4 дахь хүртэл гарч үзсэн. Тэгээд ийшээ ардын хөгжмийн театруудаар норж үзээ. Тэгээд ардын хөгжмийн музейг нь үзчихээ тэгээд гараад явж байна. Тэгээд дараачийн хэсэг дээрээ төвшөө юу хийх би мэдэхгүй. За баяр таа.